Өнөөдөр сэдв бол залуучуудын оролцооны тухай бид ярьж байгаа. Тэгэхээр сэдвтэйгээ уялдуулаад найрамдал Ротрак клубын PR хорооны дарга Даваад Цэрэнг студид орж авчихсан байна. За өглөөний мэнд үргэе. Өглөөний мэнд. Гадаа сайхан бороо орсон, гоё чиг үнэрсэн, гоё өглөө байна. Өглөө ер нь хэдэн цагт тасж байна? Өглөө ер нь бол 7 өнгөрөөгөө босдог. Өнөөдөр бол маш эрт бослоо. Бид нар чинь дандаа 5 цагт босдог гэдэг. 4 цагт басна. Найрамдал Ротрак клубээс урьс учраас клубийнхаа тухай манай үзэгч танилцуулаач. За тэгээ. Ямар үйл ажиллагаа явуулдаг гэдгээс эхлэе. За найрамдал Ротрак клуб маань бол яг 2012 онд Улаанбаатар Ротаригийн одоо дэмжлэгээр бол үүсгэн байгуулагдсан клуб байгаа. Тэгээд яг найрамдал Ротрак клубын хувьд гэвэл яг үндсэн 2 төслийг бол хэрэгжүүлдэг байгаа. Хамгийн ихнийх нь бол одоо хүүхдийн хүчирхийллийн эсрэг байгууллага болон одоо сургуулиуд дээр хувь хүмүүс дээр сургалтууд зохион байгуулдаг. Тэрнээс гадна одоо Milky Way буюу одоо сүүн зам гээд богино хэмжээний кино наадмыг бол олон нийтэд зохион байгуулж. Тэн дээр одоо ирсэн бүтээлүүдээ Тэнгис одоо яг бүтээлээс шалгарсан бүтээлүүдээ Тэнгис кино театр дээр бас гаргаад олон нийтэд бас үзүүлээд ийм төслийг хийдэг. Нөгөө төсөл маань юу вэ гэхээр мөрөөдлийн өрөө гээд одоо яг эмнэлгүүдийн хүүхдийн өрөөг нь яг олон улсын стандартаар маш гоё тогтжуулж засаж одоо доторх эд туршлага. Жишээ нь бүр хултааснаас нь ахуулаад одоо бактерийн үржидэггүй хултаасыг хийж өгөөд тэгээд оруудын аягүй гоё шинжилж өгөөд ер нь бол ийм үндсэн 2 том төслийг хийдэг те. За Даваад Цэрэнгийн хувьд хизээ бас найрамдал Ротрактын гишүүн болсон бэ. Энэ одоо байгууллагт илснээрээ чи нэгдснээрээ чам дээр одоо хувь хүн дээр ямар өөрчлөлт гарсан бэ? Маш гоё асуулт байна. 2 жилийн өмнө ажил гэрийн хооронд л яваад байдаг нэг залуу байлаа. За ер нь би бол ингээд ажлаас өрөө ядарч ирээл ер нь бол өөрийгөө бас болоод байна. За ажил гэрийн хооронд л ингээд яваад байдаг байсан. Тэгтэл яг нэг ивент дээр яг энэ Ротрак клубуд явдаг байсан нэг гишүүнтэй танилцаад ер нь бол бас хүн болгоны л дотор одоо нийгэмдээ нэг сайн зүйлийг хийчихсэн, хүнд тусалж хэнсэн гэсэн одоо санал одоо сэтлүүд бол байдаг. Тэр болгоныгаа бид нөр бас амьдрал дээр хэрэгжүүлж бас чаддгүй шүү дээ. Яг энэ клубд ороод иртэл бас өөрийгөө маш олон мундаг залуучууд байсан. Өөрийгөө ер нь хаана яваа гэдгийг бол мэдрээд ер нь бол бас цаашаа өсөж дэвжих ёстой юм байна гэдгийг бол маш их мэдэрсэн. Тэгээд яг энэ клубт 2 жилийн турш одоо явсны дараагаар бол маш олон зүйлүүд бол над дээр мэдрэгдэж байгаа юм л та. Хамгийн түрүүнд одоо энэ Ротрак клуб бол 18-аас 30 насны янз бүрийн л ажил эрхэлдэг залуучууд байгаа. Тэгэхээр тэр залуучуудыг ажлынхаа хажуугаараас цаг зав гаргаад одоо бас нэг хариуцлагатайгаар нэг ажлыг хүлээж аваад баг хамт олноороо хамтраад одоо нэг төслийг хэрэгжүүлэхэд оролцсон гэдэг маань бол маш их чухал одоо зүйл юм байна гэдгийг бол маш их сайн ойлгосон. Тэгээд залуучууд маань ч гэсэн дотроо ороод нь клуб маань бол дотроо юм хороодуудтай. Одоо жишээ нь миний хувьд бол PR хороонд байгаа. Төслийн хороо, санхүүгийн хороо, олон улсын хороо гэдэг яг сонирхдаг чиглэлээрээ хороондоо ингээд орсноор тухайн хүмүүс маань бол яг чадахгүй зүйлүүдээ бас сураад авах. Одоо жишээ нэг багыг удирдах. Яаж одоо энэ багуудыг хүмүүсийг удирдах уу гэдэг юм нэг яг одоо нэг ёсны тийм лаборатори л байгаа юм л та. Тэн дээр бол ажиллаж байна. Байран дээр одоо жишээлбэл яг зөвхөн өөрийнхөө үүрэгтэй ажил үргээ хийх. Хэрвээ одоо Ротрак клубт хамрагдах юм бол өөрийнхөө дур сонирхолтой хороондоо хамрагдаад тэгээ бас мэрэгчлээ дээшлүүлэх юм уу туршлага судлах илүү бас туршлагатай болох давуу талууд байж болох юм байна. Тийм. Олон нийтийн клубүүдийг хүмүүс ерөөхдөө мэдээлэл сонсоод хамгийн дөрөж боддог юм нь бол за би ийшээ яаж арах юм болоо гэсэн асуулт өөртөө тавьдаг. Тэгэхээр тэнд хариулт өгвөл найрамдал Ротрак клуб илсхийн тулд яах ёстой? Илсхийн тулд бол ер нь бол залуучуудад бүгдэнд нь нээлттэй. Бид нэр яг 7 хоног бүрийн 2 өдөр ажлын цагийн дараагаар 7 цагаас 1 цагийн хурал хийдэг. Тэр маань бас маш гоё. Одоо яг цагийнхаа дарааллын дагуу явцдаг. Одоо нэг сумжраад байх ойлголт байхгүй. Сар бүрийн эхний 7 хоногийн 2 өдөр шинэ гишүүн авдаг байгаа. Тэгэхээр манай яг Facebook хаягаар одоо Facebook пэйж байдаг л да. Ротрак клуб of найрамдал гэдэг. Тийшээ хүмүүс маань бас их бичдэг. Танад одоо яаж орох вэ? Тэрэн дээр бол бид нэр мэдээлэл өгөөд одоо хурал маань энд болох ч гинэ. Тэгээд та бүхэн ингээд хүрээд ирэх боломжтой гэдэг хүмүүс бол авдаг байгаа. За гişүүд илсүүлэхэд бол нээлттэй. Ямарваа нэгэн одоо жишээлбэл
тавигдах шаардлага ч юм уу? Насны хязгаар байгаа Насны Тийм хязгаар. насны хязгаарын хувьд бол 18-аас 30 насны залуучууд. Тэнд донд бол одоо ямар янз бүрийн л ажил хийдэг залуучууд байдаг. Тийм. Юу ч хийдэг гэж болно. Тэгээд хамгийн гол нь яг оролцоотой. Идэвхтэй. Мэргэжил тийм залуучууд хязгаарлалт хязгаарлалт байхгүй. Хүүсний хязгаар байхгүй. Хүүсний хязгаар бол. Окей. Яг би энэ сарцсангууга мэднэ л дээ. GCI ч юм уу Rotary клубүүд олон ингээд жишээ нь яг энэ эдгээр бол дэлхийн хэмжээний дэлхийн маш олон орнуудад салбар нь байдаг. Жишээ нь Rotary бол бараг дэлхийн 150 орнд дандаа ингээд бүх тий орондоо ийм клубүүд нь байдаг ийм дэлхийн хамгийн олон жил болсон тий Rotary ч юм бол байгуулагдсан тийм олон улсын одоо бараг нэгдсэн үндэсний байгууллага шиг л юм байгаа юм. Тэгээд одоо ингээд хүүхдийн тогтчуулах тий кино наадам зохион байгуулах. Кино наадам ч бас шагналын сан нэлээд өндөр. Миний мэдхийн. Тий 48 цаг кино наадам тэгэл араас нь баг эдний кино наадам баг орд юм да. Би миний мэдхээр. Тий тэгээд санхүүжилтийн асуудал байна тий. Яаж энэ танай байгууллага яаж санхүүжиж энэ олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлээд байгаа. Мэдээж яг нөгөө одоо бол мөнгөгүй болвол таврах шаныг алхаад сайн юм хийх гээд үнэхээр боломжгүй байдаг тий. Тэгэхээр хандиваар босч гин үү? Эсвэл татвар хураамж, гишүүдийн татвар хураамж гэж байгаа юу? Яаж явдаг вэ? Гишүүдийн татвар хураамжийн хувьд бол өндөр биш. Одоо яг жилдээ гэвэл жилийн одоо нэг гишүүний татварын хувьд бол нэг 50,000 төгрөг байдаг. Тэр маань яг одоо гишүүдийн төрсөн өдөр бас дотроо сургалт зохион байгуулахад бол зориулаад хөшүүлэхэд байдаг. За одоо яг энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд яг юу одоо бас гол хөшүүрэг маань болж байгаа гэвэл одоо түрүүн дурдчихсанчлан одоо төслийн хороо гэдээ байдаг гэсэн тийм. Тэгэхээр бас одоо олон улсын бас одоо Швейцарын хөгжлийн агентлагаас одоо төслийн уралдаанууд зарладаг. Тэрэн дээр яг манай клуб манаас оролцоод тэр уралдаанд нь одоо төслөө өгөөд шалгараад 40 сая төгрөгийн санхүүжилтийг бол авсан. Оо за. Тэгээд энэс гадна одоо Halloween болдог. За тэгээд бас одоо Mojito and Sushi гэдэг ийм ер нь бол ивентүүд болоод одоо жишээ нь Halloween дээр яг яаж оролцдог вэ гэхээр одоо доторх одоо заал чимэглэлтийн одоо Rotary-ийнхаа одоо бүх гишүүдтэй очиж хийгээд одоо тэндээсээ бас тодорхой хэмжээний бас одоо санхүүжилттэй болоод яг энэ залуучууд маань бол өөрсдөө л яг ингэ бүрдүүлээд явдаг байгаа. Тэгээд энэ мөрөөдлийн өрөө төслийн хүрээнд бол бүр 11 өрөөг бол төгжүүлсэн байгаа. 3 жилийн хугацаанд. За энэ ч манай залуучдын ажил харагдаж байна бас. Тэгээд бас эмнэлгээ одоо эмнэлэг байна тий. Тийм байна. Ер нь бол одоо яг хамгийн сүүлд гэхэд одоо баг хангай дүүргийн хүүхдийн өрөөг эмнэлгийн хүүхдийн өрөөг нь бол төгжүүлж өгсөн байгаа юм л да. Агуу гой төгжүүлж өгсөн. Тэгээд сүүлд нь бол яг энэ чинь бол хэлжсэн. Одоо яг хүүхдүүд маань бол хүүхд болон одоо том хүмүүс ч гэсэн ялгаагүй зөвхөн эм тариагаар одоо ингээд дэмжлэгдэхээс гадна хүний одоо сэтгэл санаа гэдэг зүйл маш тайван байх. Орчин нэг сайхан цэвэрхэн байх гэдгээсээ одоо ахуулаад л маш хурдан идэх боломжтой байдаг. Тэгээд яг юун дээр хүүхдүүд нь бас хизээ одоо нэмчээ хизээ энэ гоё өрөөндөө орох юм бэ гэж асуугаад байна гэж одоо тэр нээлттэй хийж явах бол тэгжсэн. Тэгээд бас яг эмнэлгүүд маань бол маш их ачаалттай ажилладаг. Яг тэр өрөөндөө бас тэгж хийгээд байх цаг зав болно санхүүжилтийн асуудлууд бол маш их хүндрэлтэй байдаг. Тэгээд залуучууд маань яг нийгэмдээ бас тустай. Яг түрүүн бас манай хөтлөгч маань хэлжсэн шүү дээ. Яг хүнд ингээд туслаад байдаг. Тэр нь цаашдаа ямар үр нөлөөтэй юм бэ? Юуны төлөө юм бэ гэдэг зүйл маань бол энэ дээр маш гарч ирж байгаа. Хүүхдүүдийн маань одоо өвчнөдөө шаналаад байж байгаа хүүхдүүд чинь маш гоё болцоод үлгэрийн одоо орон шиг л болцсон. Винни Пүүх байна тий. Энд чинь одоо энэ Винни Пүүхийг хартаа энэ одоо фиглетийг хартаа гэж тэгж явах хооронд нь тэр гарчдаг. Тим хэмжээний л зүйлүүдийг залуучууд маань бол энэ нийгэмдээ бол хувь нэмрээ оруулж чадж байгаа. Тэр маань бас одоо бүр үлдэх зүйл шүү дээ тий. Дараа дараагийн хүмүүс бол үйлчлүүлнэ. За бас нэг зүйл яран дунд сая явсан би дахиад тодруулах гэдэг. Нөгөө одоо шинэ Rotary-т ч юм уу клубд орохоор нийгэм танцсан дандаа ажил хийгээд байгаа юм уу гэсэн сая яран дунд гишүүдтэй зориулсан сургалтуудын тухай яриад байна л да. Жишээ. Тэгэхээр чин бас нөгөө нэг зүгээр л ингээд нэг нийгэм танцсан тий нийгэм хэрэгтэй юм хийхээс гадна өөртөө бас нэлээд олон хүргэж чадваржуулах чиглэлийн юм явах нь. За яг тогтмол бас явдаг сургалтууд юу байна? Энэ дээрээс нэмээд бас нэг зүйл асуучих. Одоо Rotary клуб
Одоо олон улсын Rotary клуб байгаа. Энэ дээр бол магадгүй одоо 30 нас хүртлээр Rotary-т явж байгаад 30-аас дээшээ дараагийн байгууллагт шилжиж орох тийм шат дамжлагууд байдгүй. Энэ хүртэл бас магадгүй бэлтгэгдэх зүйлүүд байдаг ч юм уу тий. За тэгээ. Энэ асуултаас эхлээд хариулъя. Яг Rotary-тууд маань 18-аас дээшээ 30 нас хүртэл явжлаа. За энэний дараа яах вэ? Яг эндээсээ дээшээ Rotary клубүүд маань бол бэлэн байж идэг. Тэгээд яг энэ бүр Rotary-таас эхлээд Rotary руугаа одоо орсон хүмүүс маань бол бас маш их онцлогтой одоо хүмүүс байдаг гэж ойлгож байна. Тий. Ер нь шат хамжлагууд нь бол юм байгаа. Тэгээд дотроо бол энэ клубын гишүүн байхаас гадна одоо энэ хороонуудын удирддаг одоо дарга гэх юм уу, тим одоо дээшээ альбан тушаал гэх юм уу. Тим зүйлүүд бол ингээд дэвшээд явдаг тийм зүйлүүд бол бас байгаа. За тэгээд сургалтуудын талаар Монголд бол нийт одоо 16 орчим Rotary клубүүд байдаг. Тэгээд яг гишүүдийнхээ бас хөгжилд хандсан зүйлүүдийг бол маш их хийдэг. Одоо жишээ нь түрүүн бас ярьжсэнчлэн алхдаг тий нэг явгаа аялал гэх юм уу тийм одоо зүйлүүд бол маш их байдаг. Одоо жишээ нь дугуйн аялал гэж байна. Тэгээд доторх Rotary клубүүдийн дунд бол маш олон тэмцээн оролдоонууд бол болж идэг л та. Тэрэн дээр бол маш олон залуучууд байгаа. Тэгээд хоорондоо одоо илтгэлийн уралдаан жишээ нь хөл бөмбөг спортын уралдаанууд бол маш их байдаг. Тэгээд дээрэс нь гишүүдтэй хандсан сургалтууд бол байнгын явагдчихэдэг. Одоо жишээ нь share time гэж байдаг. Одоо нэг хурал дээр одоо нэг гишүүн нь өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлээр одоо гишүүдтэй одоо мэдлэгээ хуваалцах тийм зүйлүүд бол байдаг. Одоо жишээ нь яг ингээл нийгэмд хандсан үйл ажиллагаа хийгээл байна. Тэрнийхээ хажуугаар одоо хоорондоо нөхөрлөх одоо тэр зүйлүүд нь болгох тий бас их явагддаг байна. Тэр нэг сонирхолтой. Даваа цэрэг маань нэг би эдний хурал одоо даваа цэрэнгийн ярьж байгаа хуралд сууж утсан байхгүй юу. Тэгээд тэр бол надад бол хурал санагдаагүй. Яагаад вэ гэхээр хурал гэхэр чи хүмүүсийн ойлголт бол ингээд нэг тий дарга суугаал даргын хажуутал тийм эсвэл даргын өдөөс ингээд хайр суудаг шүү дээ. Эднийх юус тийм байхгүй. Зүгээр ингээд тойргоор сандлаа тавьж байгаа л тойрд сууж байгаа л тэгэл яг мэдээж хэрэг нэг ч юм уу тий аль биесны тэр өдрийнхөө юмыг нэгтэй одоо шинэ удирдлагууд нь ч юм аль биесны юм яагаад ажлынхаа нөгөө гүйцэтгэлүүдийг яриа шинэ хэрэгч ажлынхаа тухай ярьжлаа. Тэр ингээд уур амьсгалын хөндлөнгөөс би бол хөндлөнгөөс ажиглаж ирсэн. Харахад бол зүгээр л хурал хийс хэрэгтэй зүгээр нээлттэй уулзалт. Эвлэлтэд нэгдэх өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх бодож байгаа зүйлээ эргээд нөгөө хүндээ ойлгуулна. Энэ чадвар бол зөвхөн одоо ажил үүргийн талбар дээр ч биш амьдрал дээр магадгүй хамтын амьдрал дээр одоо залуучуудад маань маш их одоо тус төхөн болох алхам. Тийм энэ бол ерөөсөө хамгийн түрүүнд сурж авах ёстой зүйл. Тэгэхээр олон нийттэй одоо харилцах өөрийгөө магадгүй нөгөө мэдж байгаа зүйлээ бусдтайгаа хуваалцах гэдэг маань эргээд нөгөө харилцаан дээр маш том алхам болж үрж байгаа юм а. Тэгэхээр олон улсын байгууллагууд болоод олон нийтийн энэхүү одоо сайн зүйлд чиглэсэн уриалгад одоо нэгдээд байгаарэ одоо өөрсдийнхөө одоо амьдралд их том алхмуудыг хийгээрэй гэдэг зүйлийг бас өнөөдөр бид залуучуудтай уриалж байгаа. Баярлалаа даваа цэрэ. За баярлалаа. Хийсэн ажлуудаас нь бас зах цухаас нь харлаа. Тэгээд магадгүй өнөөдөр 18-аас 30 насны залуучууд маань энэ хөө найрамдал Rotary клубт элсхийг хүсэх юм бол Facebook хуудасаар нь эргээд холбогдож болох юм байна. Тэгээд өөр ямар байдлаар холбогдож болох вэ? Өөр Одоо шинэ гişүүд 10 сарын сар болгоны ихэнд юм чинь тий 10 сард одоо удахгүй шинэ гişүүд ийсэлж байгаа. 10 сарын 4-нд гэсэн үг. 4-нд болох тий. Хурлууд манд бол бас боломжтой газруудаараа одоо энэ тэндэл бол зохион байгуулагддаг л да. Яг тухайн үедээ Facebook-ээр бол одоо яг зарууд маань тавигдаад өнөөдрийн хурлын одоо ер нь хөтөлбөрүүд нь ямар байх юм бэ гэдэг зүйлүүд нь маш тодорхой гарчдаг. Шинэ алхам хий гэж бодож байгаа залуучууд байх юм бол найрамдал Rotary клубын үе таалга нээлттэй байх нэ. Баярлалаа. Амжилт хүсье баярлалаа. Тэг залуучуудад амжилт хүсье. Тэ бас гишүүн биш ч гэсэн бидний оролцоо байвал тэ бид нараас туслах дэмжих юм зүйл дээр. Туслах дэмжиж өгшөө олон хүүхдүүдийн өөрөөг тохижуулаарай. Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн хүчирхийллээсээ тэмцэж байгаа тэмцэлтэнд бас амжилт хүсье.